өөртөө тохирох хүнийг хайснаас өөрөө хүнд тохирч сур. Монгол сэрхүү өглөө хөтөлбөр байна. Цааш үргэлжлэн та бүхэнд хүрсээр байна. Өнөөдрийн ярилцлагын болонд маань Монгол судлаач Цулам Гэрэлэгч маань оролцож байгаа маа. Танд энэ өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд хүргэе. Үзэгчдээ мэдээж энэ өглөөний мэнд хүргэе. За Монгол судлаач Цулам Гэрэлэгч маань ер нь монгол хүний юу мэдвэл зохих ёстой, монгол болж төлөвшөхөд жоохон юу хэрэгтэй байдаг талаар дэлгэрэнгүй бид цувралаар хүргэж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгээ урдны дугаарт бид ганд нэгслэн хийдэд очиод хүн ном уншуулах гээд очихдоо ер нь ямар одоо дотоод зорилго агуулж явдаг вэ гэдэг талаар нэг дэлгэрэнгүй тайлбарласан тийм ээ. Энийг цогц дурдаад цаг мандаасан тийм. Ерөнхийдөө болоод нөгөө итгэлээр эхэлдэг гэ те ямар ч ном итгэлээр эхэлдэг. Итгэлний үед нөгөө эхлэлэр зэрэг одоо гэж байгаа нөгөө сэтгүүлч мэрэгчлэлтэй жишээ тайлбарласан байгаа шүү дээ. Одоо сэтгүүлч болоод ажил дээр ингэж гарья гэдэг шиг одоо бурхан ном ургийн чуулганд гэдэг нь одоо энэ бурхан гэдэг энэ агуу хүчийг иргэшээс ийм юм онол байдаг юм те өөрөө юм болсон тэрийг онолсон онол байдаг. Түүнийг ном сударт буулгасан тэр судар өнөө хүртэл бидэнд төртүүлээд ирсэн. Тэрийг зааж сургаж байдаг лам ураг энэ гурав одоо би бурхан адил болж амьтны цэцгийг бүтээе гэж зорилгоор ирж байдаг юм байна гэдгийг ялсан байгаа. Тэгэхээр зэрэг тэр өдрийн гандангийн хурал тэр чигээрээ тухайн зориод ирж байгаа үнийг бурхан болохын тухайд гэдэг юм тий. Тэгэхээр зэрэг нөгөө хүмүүс маань одоо жишээлбэл нэг барилгачин уурхайчин өөр нэг солонгоос гадаад гараад ажиллаж гисэн хэн ч байдгийн тий. Тэр ажлаа бүтээх хийсэн гэдэг тэр ажлаа бүтээлгэн гэж зориод ирж байгаа бол тэнд чинь уг нь бол нөгөө нэгэнд бурхан болно гэдэг амлалт аваад бурхан болгоно гэдэг амлалт аваад тэр өргөл барьцсан хариуд чинь тэр гандангийн уншлага чинь тухайн нэг бурхан болно. Бурхан гэдэг чинь нөгөө нэг бас юу илээ гэдгийг тайлбарласан байгаа шүү дээ. Бурханы жишгт хүртэл тийм агуу хүчтэй болох энэ хүний оюун ухааныг уулан тэгж хөгжүүлэх байсан байтал бид тэгсэнгүй энэ дээр алдчихъя гэдээ одоо чинь нийтшээ баруун хэлсэн. Тэгвэл манайхан дээр бурханы жишгт төрхийн төлөө хөгжлийг сонгосноор буддизмыг сонгосон. Учир нь одоо энэ итгэл дээр байна те гэд явсан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ажлаа орхиосоо гэдэг ном уншдаг. Орхио яах юм бэ гэхээр зэрэг энэ дэми аар сар зүйлэр энэ хүний гайхамшигт оюун ухаан энэ сайхан чөлөө учралт биеийг зүдрээж байхаар тийм ээ. Бурхан болоод хамаг амьтны тусыг бүтээгээд ингээ хамагт хүндлэгдээд ингээ сууж явах тийм л ном уншигддаг. Тэгэхээр чин одоо жишээлбэл яаж энэ ажлаа орхих юм, яаж тэр амьтныг аврах юм гэдэг дээр сурах хүчиг нь болохоор лам нар мануудж идэг. Тэрийг заах хэрэгтэй байдаг гэж юм тий. Одоо жишээлбэл би одоо нэг барилгач уурхаач одоо сэтгүүлч хэн ч байдгийн тий. Энэ ажлаа би тэгээ яаж ирэх юм, тэгээ яах юм гэдэг асуулт байна. Яаж амьдрах юм цааш. Яаж амьдрах юм гэдэг. Тэгэхээр зэрэг одоо сурах хүчиг нь одоо хамгийн энэ тэргүүн лам нарын үзэлс энэ тэргүүний цагаан толгой гэж идэг. Амьдралын хөлөөсөөс ангиж хөөгээд орчуулсан. Уг нь тогмор лож нэрээр алдартай. Энэ бол энэ тэргүүн сурах судлах сурах хөвчэй гэж идэг. Одоо энэ дээр жишээлбэл одоо ингэж орхиод ингэж гараад ингээ гэсэн тэр энэ бол нэг хүний зохиол биш л дээ. Нөгөө төвөр эмгтгэл байхгүй юу? Одоо ичдийг олсон бурхан бүхэн одоо бурхан багшаас авахгүйлаа л дээ. Гэгэрс мэрэгд мэлгүүд гэж бүгд л яаж энэ арсаар ажлыг ахуй амьдрал ах гэж хөөсөж арсаар амьдралыг яаж би орхиж гарч яаж аглагт гарав яаж би бурхан болов гэдгээл эхлээд тайлбарлах нь шүү дээ. Хамгийн эхлээд би энэ арсаар ажлыг энэ ахуй амьдрал төлөвлөсөн амьдрал төлөөснөөс би ингэж ангиж ирсэн юм а гэдэг ном гэдэг аргаан бичнийг төвөрлсөн юм. Ингэж чи орхиод гараа хөдөө аглагт гараа гэдэг. Хөдөө гараад малчин болох юм уу? Хөдөө гараад юу хийх яаж амьдрах юм гэдэг бол одоо дараагийнх нь энэ бодмөрийн зэрэг чинь одоо лам нарын үстэй гол сурах хүч нь одоо энэ бодмөрийн зэрэг шүү дээ. Одоо тэр юу энэ гандан тушигддаг бүх номнууд чинь те бүгдээрээ хувь үнийг бурхан болохын тухайд тийм байна. Шууд игээ шууд бусын утгаараа янз бүр байдаг юм байна. Бүгдээрээ хоорондоо харьцлах юм алга харин зэрэг дарааллыг нь хэрвээ олох юм болов гэд энэ ламирм гэдэг маань бодмөрийн зэрэг мөрийн зэрэг гэсэн. Зэрэг дараал нь энэ юм байна гэд ингээд бодмөрийн зэрэг гэсэн 5 бодмөрийн зэрэг их баг дунд хураангой товч гэдэг. Тэр хамгийн товч нь болохоор зэрэг ламзаа номсон буюу огоор хамгийн гол эрхэмлэх 3 зүйл гэдэг нь нэгдүгээрт огоорх сэтгэл буюу сая энэ ажлаа орхиод гараа гэсэн юм байхгүй юу? Хоёрдугаар нь бод сэтгэл гэдгийг. Тэгээ яах юм бэ гэж сая ярьлаа шүү дээ. Тэгвэл чи ингээд хамаг амтныг аврахын тулд ингээд бурхан болоо
Гэт энэ ингэж өөрийгөө одоо жишээлбэл ингээд гарчхад чинь эрсдэл янз бүрийн юм учир нь тийм шүү дээ тий. Тэр бүрийг одоо яах вэ гэдэг яаж даван туулах вэ тий. Яаж өөрийнхөө энэ агуу бурхны жишгт хүртэл хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах вэ? Тэр бүх юм маань одоо энэ бодитглийн явдад орох үгээд гараа олгоолгоод энэ бодчраа автра гэдэг тэлэр одоо дэлхийд алдартай Шантиловагийн гэнтний бүтээл энэ ном байгаа. Одоо 2 дугаар хамгийн бол гол сурах бичиг нь. Тэгээд ингэснээр бол өмнө чи тэр хоол ирээд ам чин хоолоо олохгүй зүдэрч бидэрч явсан бол одоо чиний амыг хоол олохгүйгээр зүгээр сууж явах чинь чиний амыг хоол олохгүй гэх хэмжлэн тэр байдаг байхгүй юу? Одоо бурхад хүмүүс өмнө хоол бариалгүй л дээ байхад одоо тэр хоолж идэх хэрэггүй тийм болцсон тийм гайхамшигтай юм төрнөл гэсэн сургаал байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо чиний бодлоор тийм болон байдал төрж болох уу? Одоо жишээлбэл өнөөдрийн энэ байдал ингэж хувьсан өөрчлөгдөх тийм байх болоо. За ер нь яг үнэ хэлэхэд бол хэцүү шүү дээ. Бид ч одоо монголчууд яг одоо өнөөгийн байдал ямар байгаа вэ те? Бүгд ажлаа хийх гээл ажил хийхгүй бол одоо нөгөө ар гэрээ дижээж чадхаа болчихгүй бол за ар гэр нь одоо боломж уулзаатай хүн байдгийн бол яг тухайн хүмүүс өөрөө энэ тал юм сонирхох нүгэл их хэцүү л байгаа. Энэ хүмүүст та ямар зөвлөх өгөх вэ одоо? Тийм учраас Витерийн гол юм маань нөгөө Нострадамсын зөвнөл дээр яригадаад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг Нострадамс бол ийм гайхамшигтай одоо хүн болгон бурхны жишг төрчихсөн, тий. Тийм гайхамшигтай ерэн энэ бурхан хүн хоёрын хоорондох инх тайвны харилцаа бий болно. Алтан зуун ирнэ. Энэ Нострадамс бол зүгээр нэг өөрчлөлтийг хэлээгүй ма хорвоо ертөнцийн өөрчлөлтийг бүхэлд нь зөвнөсөн байна гэдэг нь судалж тал тогтоосон гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгээ хамгийн гол нь тэр алтан зуун нь 2035 онд ирнэ гэж байгаа юм, тий. 2000. Тий, одоо тэгэхээр чин зэрэг хэрвээ энэ чигээр тэгээ энэ хүртэл бол тийм ийм аимшигтай гамшиг нүрэлний хүндрэлтэнд гэсэн байгаа шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг тэр бүхүү яг хэлсэн дагуу он сар өдрийн зөрөөгөө таарад тэгээ 2035 онд үнэхээр тэр гайхамшигтай өөрчлөлтөнд хүрч хүрвэл яг одоо шийдвэрлэх мөчд нь одоо бид нар амьдарч байгаа энэ үе байгаа байхгүй юу. Тийм учраас эрдэмтэд үнэхээр энэ гамшиг бол энэ чигээр явбал гамшиг сүрэл бол тэр тий харагдсан. Хамгийн гол Нострадамс яг энэ үед ийм болно гэсэн дагуу бүх юм болчихсон тий. Тэгээд хамгийн гол нь одоо тэгвэл тэр алтан зуунд хүрнэ гэвэл одоо шинжилт өөрчлөлт эхлэх тэр цаг нь яхахгүй байгаад үү. Яагаад гэвэл эхлэлт өрнөл янз тийм юм байж аж үр дүнд нь тэр алтан зуун ирнэ гэдгийг чинь одооний энэ хүмүүс ч мэдээж тогтооч штэ тий. Энэ хүмүүс чинь тэрэн дээр гол нь ажиллаа. Тэгээд хамгийн гол нь Нострадамс чинь нөгөө бүх юм манан буданд точигдсан байгаа маа тий. Тэр манан буданд точигдсан санаа илэрхий болгох цагт бүх зүйл тодорхой болох юм аа. гэдгийг хэлчихсэн байгаа. Тэр манан буданг тайлахад л одоо бид тэр оршид яриад байна шүү дээ. Яагаад гэвэл тий энд чинь тэр Тэнгэрээс Чингисийн түмэн төмөр мөрөн зэрэг бууж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлна гэхэлэр энэ чинь Монгол тамаатай зүйл байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ тайлал тэр манан буданд точигдсан санааг гаргах хүмүүс л заавалжгүй монголчууд байж таарах гэдэг. Тийм учраас энэ яг тэр манан буданд точигдсан яг тэр яг санаа нь юу юм бэ гэдэг дээр нөгөөдөл чинь барууныхаа ажиллаад одоо тэр 1999 оны 7 дугаар сард Нэргэлийн хаан бууж Монголын Чингис хааныг дахин зайлгамаа гэж тэд нар ч орчуулад байгаа шүү дээ тий. Тэгээд тэр зол жаргалтай амьдрах тэр амьдрал ихтэх юмаа гэдэг тэр дөрвөн мөртөр гол нь ажиллаад байна шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ хөгжил чинь ингээд туйлын мухардл гэдэг нь харагдсан тий. Тийм учраас энэ барууныхан чинь тогтвортой хөгжил мөгжлгээл энэ Венус төсөлгээл одоо энэ хөгжил цаашаа энэ хөгжлийг тогтоон барих ямар нэг арга юу вэ гэдэг дээр ажиллаад байна шүү дээ. Хайгаад байна тий. Гэтэл хүн гэдэг амьтны чинь хүсэл тэмүүлэл чи өөрөө хязгааргүй шүү дээ. Хязгааргүй учраас ямар нэг туйл руу заавалчгүй тэмүүлэн шүү дээ, тий. Тэгэхээр зэрэг энийг тогтвортой барихаас илүү хамгийн гол нь зөв туйл руугаа энэ хүсэл тэмүүллийг энэ оюун ухааныг тэр зөв эхлэлээр тавих юм бол зөв туйл руугаа явах юм бол тэр гайхамшигтай бурхан адил болох тэр юм руу явах. Буруу тийшээ чиглэлцэх юм бол энэ гайхамшигтай оюун ухаан чинь өөрийгөө хөнөөчих байдалд ийм үрчдэг юм байна гэдгийг бид нар ч одоо харчлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг Нострадамус гол нь энэ үнийг хэлжээ те. Хэрвээ буруу туйл руугаа явах юм бол энэ гамшиг ирнэ гэдэг. Бид нар гамшигын өмнө ирчихсэн. Одоо энэ зөв туйл руу хэрвээ эргүүлж чадах юм бол гайхалтай алтан зуун болно. Энэ буруу туйл руугаа чиглэсэн энэ хөгжил чинь энэ гамшиг сүрлийн өмнө одоо өндөрлөгтөн хүчин мөхсдөө тэгээд мөхөлдөөгөө илэрхээс өөр арга байхгүй. Ийм байдал төрнө гэдэг тий. Тэгэхээр энэ дээр чинь монголчуудын онцлог
бусдаас ялгарх онцлог юу гэдэг дээр ярьлаа шүү дээ тийм түрүүн тийм. Тэгэхээр хамгийн гол нь монголчууд тэр зөв эхлэл дээр л анхаарч ирсэн байх гэдэг юм тийм. Тийм байна. Тийм ихэнх булангартай бол адаг нь булангартай гэдэг шүү дээ. Гэтэл хүн төрөлхтөн бусд одоо энэ барууны орнууд гэх тийм эдгээр бол эсрэгээр нь байцсан шүү дээ. Зөв эхлэлийг тавих гэсэн улсуудыгаа нятагаад байсан шүү дээ тий. Одоо жишээлбэл Сократ хэлсэн байдаг шүү дээ. Зөв сэтгэдэг хурц ухаантай хүн л хамгийн жаргалтай хүн гэ тий. Тэгээ альва зүйл аар саараас эхэлдэгч юмыг зөв эхлэнэ гэдэг бол аар сар зүйл биш юм аа. Гэх мэтлэнгээр зөв мэрэгэн ухаанаа түгээгээд ардуудыг дагуулад ингээд байж ятал нөгөө нэг жирийн хүний хэм хэмжээнээс давсан гэдэг ялгаар бас л цааслагдсан шүү дээ хорвоош яасан тийм. Тэгээд энэ барууныхан шиндэгж идеализмын чинь гол үндэс нь хамгийн зөв мэрэгэн ухааныг л олж яахад чиглэжсэн. Гэтэл барууныхан чинь идеализмаас татгалзсан шүү дээ тийм. Хүний ухаанаар бүх зүйл бүтдэг юм байна. Энэ реалистууд чиг бүх юм энэ өөр ямар ч арга байхгүй гэж суугаад байхтай гол нь ш өөрийнхөө ухаанд найдаж ингэж яах юм бол ямар ч зүйлийг өөрчилж болно гэдэг. Гэх мэтлэнгийн энэ юмыг бол хэтэрхий тийм амьдралаас хол юм байна гэж үзээд энэс бид нар чинь татгалзсан хүмүүс шүү дээ тийм. Тэгээд энэ зөвийг яг энэ Сократ шиг ийм мэрэгчүүд бол хэзээ шавдрласаар ирсэн 20 дугаар зуун маань тэрийг философтон шавдрлсан ирүү байсан тийм. Ингэснээр тэд юу төрсөн бэ? Ямар балай Монгол харанхуй төрсөн бэ? Ихтер шин зэрэгэл одоо Лондоны жишээ байна шүү дээ тий. 19-р зууны юугаар л их хүмхий Лондоны их хүмхий гэдэг тэр нөгөө Тэмсаа мөрөн рүүгээ хамаагүй бохор ялгасан яасан тэр хүмхийгээр юм бол чичнээн мянган гаруй хий арч ийсэн тий. 19-р зууны тэр их утаанаасаа болж ямар хий арч ийсэн. Өмнөх өөдөөс хараад ярьж байгаа хүн баг бийсээ харахааргүйгээр тийм их утаа манай дунд байсан. Тэгэхээр чи манай Улаанбаатарын утаа дэрэгдэн алвал хамаагүй гайгүй юм байх гэдэг байна. Урдах замаа харахгүйгээр явж байгаа тэр Тэмсаа мөрөндөө унж хүжээс эднэргээл тийм аимшигтай харанхуй баруунд чинь байсан байж та. Тэгтэл чин монголчууд тэгээд тэр юмаа шүүмжилсэн тэрэн дээр хандсан тэр нийцчиг юу гэж тий. Бид нар бурхан болохын төлөө хичээх ёстой байдалтай. Бурханы жижиг төрхийн төлөө хичээх ёстой. Бид энэ байдлаараа бид бурханыг авсалж байна. Бид бурханыг алж байна. Алуурчд гэсэн нөгөө нэг юу уншсан шүү дээ тий. Тийм. Тэгээ бурханы жишг төрхийн төлөө бид өгчих ёстой юм байна гэд тэрийг ойлгосон хүн нэгч байхгүй хамгийн сод ухаа. Одоо бол нийцээ баруун улам л өндөрөөд байна шүү дээ тийм. Улам их судалж байна. Тэгэхэд одоо 20 дугаар зуунд гайхамшигтай хөгжил аваад ирсэн тэр их хөгжлөлтийн тесрэлтийг авчирсан тэр Эйнштейний хэлсэн үг нь байдаг шүү дээ. Миний гол хүсэл бол бурханы хүслийг л мэдэх юмсан тийм. Бусд нь бол аар сар зүйл юм а гэж хэлж ирсэн байхад монголчууд ч одоо яг энэ дээр л анхаарч ирсэн байна 13 дугаар зуунаас тий зөв эхлэл дээр анхаарч ирсэн байна. Зөв эхлэлийг сайн тавьсан байна. Тийм. Эднэр бол зөв эхлэл чухал юм а гэсэн үнэ устгачаад байсан бол зөв эхлэл чухал юм а бусд нь аар сар зүйл юм а тий бурхны хүслийг л мэдээ бусны ар сар зүйл юм а гэдгийг одоо 13 дугаар зууны монголчууд баримталж байсан гэсэн үг шүү дээ. Тэр олон шашныхныг цуглуулж авчираад ном хаялцуулж байсан байна. Тэн дундаас ингээ хүн өөрөө бурхны жишг төрдөг юм а гэдэг нь бурхан болох сургаа номлолыг хүлээж авсан байна те. Энийг ард түмнэр зөвхөн хаад дээдсийн бол эзэмшдэг мэрэгжил боловсрал байсангүй бүх ард түмнийг хамруулж чадсан байна те. Ингээд 20 дугаар зууны ихээр 100% буддист монголчууд яг энэ 20 дугаар зууны хөгжил дээр юу тавсан дээр тусгаар улсуулаад гараад ирсэн байна шүү дээ. Тэгэхэд чин тэр 19 дугаар зуунд барууныхан тэгж харанхуй битүү харанхуйта тэр пиг өмхий дунд тэгж дээд зэргийн бүдүүлэх хэмжээнд байх юм байгаа шүү дээ. Байсан байхад монголчууд чинь тэр гайхамшигтай ариун дагшин орондоо тийм хязгааргүй хэрэгчлөө тэгж ирэхийг эдлээд тэгээд ирээдүйд ингэнэ. Ирээдүг харцсан тэр холыг харцсан. Нөхдүүд хоёр винэ харахгүй харанхуй дунд умбаж исэн байна шүү дээ. Тэгэхэд монголчууд холын ирээдүй нөгөө цөөхөн цаг түүнийг гэтлэх өвгдийн гэрээслэгээ те. Одоо энэ нөхдүүд чинь энэ харанхуй бүдүүлэг нөхдүүд чинь манайд орж ирэх юм а. Яагаад гэвэл энэ бүдүүлгүүдийг бид нар энэ гэгэрэл төрөхийн тулд өөрсдөө тэдний жишг төрөх ёстой юм а те. Өөрсдийнх нь хэлээр юмыг тайлбарлаж ингээ гэгэрэл төргийа гэсэн тийм технологи монголчууд бид нэвтрүүлж байжээ. Энэ рүүгээ орё л гэсэн санааг л яаж хөргөх үү гэдэг дээр л миний бодол санаа яваад байна.
Эрхэм үзэгчдээ та бүхэн одоо Монгол судлаач Цолгон Гэрэлтгийн маань яриаг анхааралтай сонссон байхаа гэж бодож байна. Хэсэг хугацааны дараа эргээд та бүхэнтэйгээ дахиад уулзъя. Бид шууд утсаар та бүхнийхээ санаа бодлыг бас авъя гэж ярилцсан байгаа тийм ээ. За ингээд хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. За бидний нэвтрүүлэг маань цааш үргэлжлэн хөрсөөр байна. Тэгээ бидний шууд утасны дугаар та бүхэнд одоо нариулагч маань өгөх баха. За хоёулаа яриагаа цааш нь үргэлжлүүлж явах тий. Үзэгчийгээ хүлээж авах юм. За. Ер нь одоо Монгол одоо энэ Нострадамусын хэлж зөгөнснөр тийм ээ. Одоо төм одоо морин мөртөө төмөр хоёуг дуулахтаа энэ айхтар аврагчд маань бомбын шинэ нэрэнд орох гэж байгаа энэ алтан үед ороход ерөөсөө энэ хүмүүс маань энэ монголчууд маань л одоо бидний дэлхийн чиг хандлагыг өөрчилнө. Эдгээр хүмүүсийг сонсох хэрэгтэй гэсэн ерөнхий явагдах нууцлаа зөгнөлтөө хэлж үлдээсэн юм байна тийм ээ. Тэгэхээр энэ монголчууд маань одоо ер нь тэр хэмжээнд очиход ер нь ингээд хуваар тооцох юм бол хичнээн хувьтай байна. Боломж нь одоо юуны потенциалч гэдэг юм уу, сэтгэхүйн цар хүрээнч гэдэг юм уу, бэлэн байгаа байдал нь энэ дээр том юм яригдах л да нөгөө ерөөл барилга гээл те. Тэр монголчуудын гол одоо ирээдүйг цагийг төлөвлөсөн ирээдүйд ийм болно гэдгийг яасан гол нь тэр нөгөө даншиг наадам хийгддэг штэ тийм 7 хоншоо даншиг наадам тэн дээр гол нь одоо бүх буйнаа зориулаад энэ хамаг амтны төсвийн тулд гэж бүгдээрээ өрөөгөө те. Тэр өрөөлийг барилдуулаад те. Яг хизээ энэ амтанд яг одоо тэр туйлын л тааруулах гэдэг шүү дээ. Одоо тэр үнэхээр одоо биш болчих юм байна. Эргэхгүй л болохгүй нүг тэр туйлын цагийг олж яг тэр мөчт нь яаж эргүүлэх үү гэдэг тэр тооцооллыг дээдс агуу дээдс маань нэгэнтээ хийж ирж байсан учраас энд бол миний хувьд л ихтгэл төс байдаг. Тийм учраас энэ заавал энэ өөрчлөлт энэ 99 оны 7 сар гэдэг бол тэр юуны эрүүл барилга жигдэлсэн тэр дээдсийн үйл явдал байсан учраас энэ дээр юу болох вэ гэсэн үнэхээр тэр ёсоор 99 оны 7 сард 9 дугаар бүгд маань заларсан. Хамгийн гол нь даншиг наадам өргөдгийн наадам хийдгийн гол учир нь тэр шүү дээ. Энэ гаслан дорчлонг тэр одоо бурхан болоо тэр чигээр ингээд амгалангийн энэ зовлон дорчлонг орхиод тэр чигээр одоо тэнгэрийн орон амгалангийн орон диваажин ингэчингийн орон юу гэдэг юм те тэндэн заларчлаггүй хамгийн гол нь энэ зовсоо амьдтыг ингээд орох арга байхгүй маа те тийм учраас бүгдийг гэгэрэлт хүрэгтэл таам нэргэж орчлон залраачаад гэдэг залбирлаадаг байхгүй. Тэгээд би ч гэсэн багштайгаа эргэж учир би ч гэсэн энэ хамаг амтны төсвийн тулд эргээд энэ орчлон залраа бууй. Тэгээ хамгийн гол нь багштайгаа эргэж учрээ. Тэгээд хамгийн гол нь энэ номороо л энэ хамаг амтныг энэ мунхрал энэ харанхуй байдлаас нь аврах учраас тийм энэ номтойгоо эргэж учрээ гэдэг тэр өрөөлөө тавьж тэр өрөөлийг багш нь барилдуулж игтлээд тэгээд тэдэд юмаа гэдэг тэр айлтгаараа буулгаж байдаг. Тэр ёсоор нэгэнтээ бүх юм болж байгаа учраас миний хувьд бол энэ бүх ерөөл барилгын дагуу монголчууд бол энэ Нострадамусын зөгнсөн энэ цаг бол ирнэ гэдэгт итгэл төсөөдөг. Тэгээд үнэхээр тэр 9 дугаар богд заларсныхаа яагаад тэгээд бол хамгийн гол нь миний энэ нас өндөр бие шилэрхүү шашин номын яриг агуу хөвгт чадсангүй тийм учраас миний дараагийн дур 10 дугаар дур Монгол орондоо монгол хүн болж төрөөд шашин номын яриг агуу их болно гэсэн аль дуран болгосон. Анх дугаар богд бол миний бас тусгаар ус болно гэсэн тийм мажийн даралт байсан гэд ингээд бид нар тэгдэг боловч 20 дугаар зууны яг л энэ хөгжлийн тавцан дээр нь бол бид нар яг л энэ зэрэгцэл гараад ирсэн шүү дээ. Тэгээд тэгтээ бол энэ төр 70 жилийн настай юм цагаагч морин жилд бол шашин ном маань эргээд сэргэнэ гэсэн тэр ёсоор шашин ном маань энэ номонтойгоо бид нэр эргээд учирчлаа шүү дээ. Тэгээд тэгсэн ч одоо ном байж буруу унших цаг ирнэ гэсэн бид нар ч нарахгүй шүү дээ. Өмнө нь хамаг амтныг аврыг гэдэг үүднээс энэ номоо уншиж ламаа шүтдэг байсан. Гэтэл чин 70 жил яхаа аргагүй тэр нөгөө Сократ бүрүүнөөгөө устгаж шатааж байсан нөгөө нөхдөд чинь манайд орж ирэхдээ олон мянган ламыг хороож хамруулан хороож орж ирсэн шүү дээ. Тэгснээр юу бид нар чинь толгоогоо тастуулсан юу шиг л одоо тэр шууд заазуурчлаа шүү дээ бидний оюун санааны лидерүүдийг тэгээд нөгөө уламжлалын ийм юу хоцрогдлын нэтрэгэл ингээд уламжлалаас нь бүрэн бүсэн тасдчихлаа тий ингээ яг уламжлал бүх юм юмнаас яг таслагдаад 70 жилийг яасан тэгээ ажилчаа ингээ хувьсгал орж ирээд ингэсэн тохиолдолд чинь лам маань эргээ заларсан боловч
бид нар чи яг ингээд таслагдчихсан юм чинь яаж багшаасаа юу лам богдоос юу гоохаа мэдгүй багшаасаа юу гоохаа мэдгүй ерөөсөө цалинтай ажилчин болгоод тавьсан ажил хэрэгтэй гэдэг л ойлголт яасан. Тэгээд ажилд оруулж өгөөч ажил олгооч гэдэг яг эсрэг юм гоохаа тавьсан ирсэн тий. Одоо энэ байдлаа буруу байжээ гэдгийг засаад тэгээд яах юм бол бидний хамгийн гол юу одоо ганц оюуны дархлал энэ дээрээ л бид нар нэгдэж үж эргээд өчрөх болно гэж байгаа шүү дээ тий. Тэгээ энэ оюуны дархлаагаа бид нар хинбэ гэдгийг таньж мэдхэд энэ буддизмын судлаа тий бид нар шинэ хамгийн аврахын тулд бурхан болно гэж сурч ирсэн юм байна тий. Тэгээ бурхан болсон хүний хийх ажил хамгийн аврах ажил тий. Тэгээд энэ хамгийн аварна гэдэг ажлыг чинь ингэж зохицуулсан юм байна. Энэ 70 жилд бид нар адилхан болоо тий. Тэгээ энэ дэлхийн ертөнцийн чинь одоо нөгөө нэг баасээс гол руугаа шууд урсгаад нөгөө хотонд одоо манай энэ зарим нэг гэр оролтынхаа жордонгоо ухаад жалгаруу хайждаг шүү дээ тийм харанхуй нөхдөө чинь тэр ямаа засч хөгжөхдөө яасан бэ гэхээр зэрэг инженерийн шугамжуулжээгээл тэгэл нөгөө дэлхийн цэвэр усны хамсалт байхгүй болчихин тий. Одоо тэр нөгөө биш нүүрс галлаад л утаанд хайхаж ирсэн чинь тэрийг арилгах арга зохиос нь атомын станц барилт тийм тэгэл яасан чинь одоо нөгөө нэг цөмийн хаягдал гэдэг юм чинь аимшигтай тэр чинь одоо 60 хэдэн мянган үе хорлохоор үлдээ тий. Хэдэн мянган жид хадгалаад ч тэрийг хүн өнөөх чадвар нь хэвээрэн байгаа тахаар ийм аимшигтай байдал төрчихсөн байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ аюулаас нь аврах тэр боловсон өвчин 13 дугаар зуунаас 20 дугаар зууны хүртэл бэлтгэгдэж одоо тэгээд тэнгэрээс бууж ирнэ гэдэг маань энэ монголчууд маань энэ бурхны номоор явсан гэдэг маань юу шүү дээ тий. Одоо дөрвөн үнээр ярих юм бол зовлон үнэн гэдэг нь одоо энэ 6 жил амтны төлөө гэж яддаг шүү дээ. Энэ дотор чинь хүн бол нийгэмд нь явж байгаа тий. Хүний нийгэм чинь одоо ингэж гажууд юм байна тий. Тэгэхээр за энэ ерөөсөний гам бараад нэг яагаад үзье. Хотын дөрвөн үнд бурхан багш Янаас гарч ирээд хамгийн анх номлосон номны хотын дөрвөн үнэн байдаг байхгүй. Тэгээ нэгдүгээрт нь зовлон үнэн одоо хүний шийдвэр энэ бол зовлон үнэн гэсэн бүх шийдвэрлэх асуудлууд юу вэ тий. Тэгэхээр зэргийн 6 жил амтны байдаг юм байна. Энэ дотроос нэг нь хүн байдаг юм байна тий. Хүн төрлөختний тэр ямар зовлон асуудал тулгардаг хүний нийгэмд ямар асуудал тэр бүхэн энэ зовлон арилгахыг гэвэл хамгийн гол нь шалтгаантай дэмжих хэрэгтэй тий. Шалтгааныг арилгасан цагт ямар амгалан төрөх вэ гэхлээрсэн зэрэг энэ зовлонг арилгахын тулд шалтгааныг арилгаснаар зовлонгүй ямар амгалан төрөх вэ гэхлээр зэрэг энэ нирваны хотог буюу бурхны хотог гэдэг хоёр янз байдаг байхгүй. Нирван гэдэг нь одоо дээд өргөжлөлт амар амгалан болох юм. Бурхны хотог нь ирээдүйд хувилгаан чадлыг олох юм. Тэгээд энэ хувилгаан чадлыг олохын тулд ямар замаар явах вэ гэхлээр зэрэг саяын тэр бодимрын зэрэг гэл одоо тэр юу гэх мэтлээ одоо энэ бодитын явд орох гэдэг энэ 6 баримт гэдэг энэ олон юм яригдана л да. Тэгэхээр зэрэг одоо зовлонгоос ангижрах үнэнд хүрчихсэн ирээд хувилгаан чадлаар бид нар хувилгаан биеэр бууж ирж энэ дэлхийн ингэж юм байгаа цагт нь бид нар аврах юмаа гэдэг тооцоолтыг хийсэн байжээ. Гэх мэтлэнгээр энэ дөрвөн дээр яриад бүр гоё цаашаа задарна л да. Тэгэхээр монголчууд яа харахгүй 9-р богдыг бол хувилгаан богдон гэж тань угаасаа хувилгаа тийм бие солиод эргэж хамгийн гол оюун санаанд үргэлжлэл үйлээ хийгээд яваа шүү дээ. Энэ үний чинь 2005 жилийн тэртет идеалистууд чинь бас л санаа энэ дээр яаж хэлсэн шүү дээ. Хүний энэ гах юу чадж байгаа те тэр бол ингээд өгсний дараа яадаг юм бол тэр чигээрээ юу эргэлзлээд явдаг юм болов гэхэд монголчууд энэ өгсний дараа тэр оюун хийжээс үүлээ үргэлжлүүлээд хийх тэр юм аа хийгээд байна гэсэн шүү дээ. Хувилгаан дүрээр залраад байна гэдэг чинь. Үйл хэрэгэл биеийн солигдсон ч гэсэн тэгэл тий тэр оюун санаа бол өмнөх үйлээ залгамжилж хийн те одоо 8 дугаар богд бол би туул ажилдаа эргэж ирээд энэ үйл хэрэгэн залгамжлнаа гэхэд 9 дугаар богд бол одоо би 10 дугаар дүрээрээ хурцрээд энэ амтныг аврах энэ үйл хэрэгээ залгамжшааш нь агуу хөтөл хөрвүүлнэ гэдэг ингээд хэлсэн байх шээ те энэ утгаараа тэр тэнгэрээс буун гэдгийг бол энэ хувилгаан чадлыг бол энэ агуу ухаан ч нь олдог тэр тийм тэр утгаараа за тайлбарлагдах байх. Мэргэд өөртөө гаргаж ирнэ л дээ. Ер нь нэг ямар нэг юм чинь нэг санаа гаргахтал чинь эн чинь монголчууд чинь оюут мэргэд нэр бол ерөөсөө эцээш дотохгүй дүүрэнд ард түмэнд бол дундаа л яваа шүү дээ хамгийн гол нь тэр мэргэд маань тий. За
сонирхолтой сайхан яриа болж байна л да. Энэ дундаас нэг юм асуумаар санагдаад байсан юм аа. Та ер нь ингээд аглагт одоо өөрийнхөө энэ бяцлаглыг одоо хийж ивүү, яаж ив, таны хувьд явд юм одоо зүйл тохиолдож байв уу? Тэг ер нь одоо жишээ нь энэ ном маань өөрөө л одоо эхлээл нэгдүгээр бүлэг нь бол одоо бурхан болчих юм бол одоо жишээлбэл чи IT инженер боллоо гэвэл IT инженер болчихвол ийм гоё юмыг ажиллуулаад ийм гоё гэл тэг яаж тэ дор сонирхол үүсэн шүү дээ. Тэр дор сонирхлыг үүсгэх нэгний бүлэг байдаг байхгүй юу? Бодит төлийн тус ярд юм гэ тэ. А хоёрдугаар бүлэг нь болохоор ийм гайхамшигтай гэ тэ. Энэ дээр чинь бүр хамаг сонирхол татагдсан шүү дээ. Ямар гоё юм бэ гэ тэ. Хоёрдугаар бүлэг нь болохоор зэрэг тэр намжлалын бүлэг гэдэг өргөл намжлалын бүлэг. За энэ өргөл өргөн шүү дээ. Энэ сайхан имиж сурах гэж байгаа юм чинь хамаг юм хайргаа зориулж ажил тэрийг авна шүү дээ тэ. Гуравдугаар бүлэг нь болохоор зэрэг энэ бодит төлөвийг улам барихын бүлэг гэж яддаг байхгүй юу? Тэр нь болохоор одоо энэ үүргийг би өөртөө авчлаа. Би хамаг амьтныг аварна гэсэн энэ бурхан бодох үүргийг одоо өөртөө авчлаа гэсэн үг байхгүй юу? Тэгээд дөрөвдүгээр бүлэг нь сэрэмжлэхэн бүлэг гэж яддаг. Ийм үүрэг өөртөө хүлээсэн хүн чинь маш хариуцлагатай хандах юм байгаа шүү дээ. Энэ хариуцлагын тогтолцоо гэдэг юм чинь дөрөвдүгээр бүлэг дээр нь жинхэнэ үзүүлж өгдөг байхгүй юу? За тэгээд энэ хамгийн аварна гэдэг үүрэг хариуцлагатай. Одоо энэ зовсон амьтдыг чинь одоо би л аварна. Би биш бол хэн байх вэ? Одоо биш бол хэзээ байх вэ гэдэг энэ зэн дээр явагдана. Тэгээд 5 дугаар бүлэг нь яаж гэдэг аргачлал нь 6 дугаар бүлэг. Тэгээд одоо тэгээд 8 дугаар бүлэг дээр ирэхлээр чинь зэрэг тэр энэ тулд одоо бодол өөрөө биеийн чөлөөж одоо бус бүх юмараа хөгжихийн тулд тэр аглагч нь одоо энэ аглын гайхамшигыг 8 дугаар бүлэгтээ үзүүлсэн байдаг байхгүй юу? Тэгээ энэ 8 дугаар бүлгийг үзэнгүүтэл бошоохол гарах байсан л гэдэг хүсэл ерөөсөө бошоохын тусгаад ерөөсөө дуусаагүй л би өдөө гэрээруулаад гарч исэн. Тэгээ энэ номоо бариад бол яг ерөнхийдөө номоо үзээд бас шатаалах юм аа гэдэг 3-4 жил ямарч сууж ирсэн юм аа. Тэгээ дараа нь бас агууд гарах үзье. Ер нь л болдог болж таараа гэдэг. Ер нь зунд нь бас нэг 103 сард агууд явчихдаг нэр байсан. За сонирхолтой сайхан ярилцлага өрнүүллээ. Бидний одоо нэвтрүүлгийн маань цаг үгээр өндөрлөж байна. Тэгээд маргааш өглөө эргээд үзэгч та бүхэнтэй цолмогчдыг хамт уулзцаанд та бүхэн асуу сонирхох зүйл байвал бидний дугаараар холбогдно үсттэй. Утсан авахгүй юм шүү дээ. Дуудлага ирээд байдаг. За ингээд яриагаа өндөрлөх үү тийм. Өөртөө тохирох хүнийг хайснаас